ийм боломжууд ийм сайхан одоо үйл хамт бас нэгж байна. Монголын шатрын холбооноос энэхүү спортыг боловсролын салбарт Чисийн Schools хөтөлбөрийг үе шаттай нэвтрүүлэх ажлын хүрээнд Дэлхийн шатрын холбоо болон боловсролын хамтран олон улсын эрдэм шинжилгээний хурлыг төрийн ордонд зохион байгууллаа. Нэг нүүдэл оюуны цар, нэг хүүхэд Монголын ирээд өгсөн урайнд оролцсон. Хөтөлбөрийг өнөөдрийн байдлаараа 1-р сургууль дээр туршилтаар хэрэгжүүлж байгаа. Цаашид Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх ерөнхий боловсролын сургуульд хэрэгжүүлнэ. Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын үйл ажиллагаанд шатрыг үе шаттай нэвтрүүлэх олон улсын сайн дуршлагыг нутагшуулах чиглэлээр хамтын ажиллагааны гэрээнд гар үсэг зурсан. Шатар бол зөвхөн спортын төрөл биш, хамгийн эрэлтэд тооцогдож байгаа ур чадваруудыг хөгжүүлэх үр дүнтэй боловсролын хэрэгсэл юм а. За Дэлхийн шатрын холбооноос энэ жилийг шатрыг боловсролд гэсэн уриатайгаар олон арга хэмжээ зохион байгуулж байгаа. Энэ Дэлхийн шатрын холбоо шатрыг дэлхийд түгээн дэлгэрүүлэх олимпик спорт болох чиглэлээр стратеги ажиллах хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа. За ер нь энэ бол зөвхөн шатар бол зөвхөн спорт биш. Шатар бол шинжлэх ухаан, боловсрол, урлаг гээд олон өнцгтэй гэж үздэг. Урлаг гэдэг нь бол шатрын дээр гоо сайхан гайхамшиг нь тэр гадна харагдаж байгаа нүүдэлтэй биш. Түүний ард ботсон бодол урам сэтгэмжинд байдаг гэж үздэг. Тийм учраас шатрыг бол дэлхийд даяар хөгжүүлж байна. Дэлхийн боловсролд олон улсад хүнтэй хувь нэмэр оруулж байгааг судлаачид эрдэмтэд тогтоосон. Англид бол Chasing Schools and Community гэдэг бүр зохис хөтөлбөр хэрэгжиж байна. Хэдэн мянган сургуульд хэрэгжээд энэ хүүхдийн төвлөрөл, ой санамж, хүмүүжилд их сайнаар нөлөөлдөг гэдгийг шинжлэх ухаанаар тогтоосон. За сая бид Армяны туршлага, Казахстаны туршлага, Сингапурын туршлага олон улсад энэ шатрыг боловсролд хэрэгжүүлж байгаа. Боловсролын хөтөлбөрт хэрэгжүүлж байгаа чухал амжилтуудын талаар өнөөдөр хэлцэж байна. Дэлхийн томоохон одоо хөгжлөөрөө тэргүүлж байгаа, сүүлөө тэргүүлж байгаа энэ улс орнууд бол яг энэ боловсролынхаа салбарт одоо сургуулийн шатар гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байна. За тэгэхээр өнөөдөр бол одоо бид нар дэлхийн одоо шатрын сургуулиудын холбооны ерөнхийлөгчтэй одоо ерөнхий боловсролын сургуульд одоо ингээд шатрыг яг үндсэн хөтөлбөрт нь оруулах одоо энэ гэрээг бас зурж байна тий. За ингээд шатар бол унаасаа ганцхан спорт биш. Ер нь бол шатар бол яг энэ 21-р зуунд одоо хүмүүст хамгийн хэрэгцээтэй байгаа ур чадваруудыг олгодог ийм одоо спорт. Critical thinking гэж ярьдаг одоо тунгаах тийм ээ, эргэцүүлэх, шийдвэр гаргах, за ингээ бүтээл сэтгэлгээ хөгжүүлэх. За мөн одоо яг энэ манай Монгол хүүхдүүдэд дутаад байгаа одоо бусдыг ойлгох тийм ээ. Одоо энэ ур чадваруудыг одоо хөтөлбөрөөр бид нар хийх гэдэг ба шүү дээ. Тэгэхээр хөтөлбөр хэрэгжиж байгаа энэ ур чадваруудыг бол шатрын хөтөлбөрөөр дэмжиж 1-р ангиас нь одоо бид нар тодорхой шатруудыг бүх хүүхдэд одоо сургах. Тэгээ хамгийн гол нь бид нар шатрчнаар бэлдэх гэдэг асуудал байж байхгүй. Энэхүү эрдэм шинжилгээний хурлын үеэр Монголын шатрын холбоо Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгчдөө сургуулийн шатрыг дэмжих хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Мөн Монголын шатрын холбоо болон боловсролын яам хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан юм а. Хамтын ажиллагааны хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудыг 10,000 шатрын иж бүрдлээр хангах, багш нарыг шатар заах арга зүгээр сургах сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, олон улсын туршлага судлуулах зэрэг цогц ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.